За жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийг эрхийг хамгаалах олон улсын өдөр болдог. За Монгол улсын шадар сайд боловсрол соёлын шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар хүүхэд эрхэм хэрэглэгч өдөр болгосон. За энэхүү ажлын хүрээнд шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөөх газраас 21 наснд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдагыг хориглох. За мөн хүүхэд эрхэм хэрэглэгч аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах санаачлагыг гаргасан. За ингээд энэ санаачлагын дагуу Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас бид нар өдрөмж боловсруулад аяныг зохион байгуулж байна. За аян маань бол ерөнхий боловсролын сургуулиудын ахлах болон дунд ангийн сурагчдад электрон тамхины хор нөлөөг сурталчлах, таниулах, сургалтыг зохион байгуулах. За хоёрдугаар үе шат маань бол худалдаа үйлчилгээний газруудад заавар зөвлөмжийг бид боловсруулж хүргүүлээд хүүхдэд 21 наснд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдагыг хориглох, хязгаарлах тийм ээ. За мөн сурталчлах ийм ажлуудыг бол зохион байгуулж байна. Тэгээ бид нар өнөөдөр Баянгол дүүргийнхаа 47 дугаар сургуулийн биолог, эрүүл мэндийн багш Монгол улсын зөвлөх Дитер Могшийнхаа хичээл дээр ирж оролцсон. Ингээд энэхүү хичээлийн програм сэдвийг бол Дитер Могш маань бэлтгэсэн байж байгаа. Манайхтай хамтарч. За ингээд манай бүх ерөнхий боловсролын сургуулиуд бол энэхүү сургалтыг зохион байгуулад элтгэх хүч танилцуулга бол бидэнд хөрвүүлж ирүүлнэ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар дээр. За ингээ үүнийхээ үр дүнд бид нар шалгаруулалт хийгээд хэрхэн үр дүнд хүрсэн сургууль буюу худалдаа үйлчилгээний байгууллагуудаа бас шагнаж урамшуулах ажлыг бас зохион байгуулах юм аа. Тэгээ ингээд Дитер Могшигаа бас энэхүү электрон тамхи энэ өсвөр насны хүүхдүүдэд хэрхэн хор нөлөө үзүүлж байгаа талаар бас электрон тамхи ямар хор нөлөөтэй вэ гэдэг талаар бас товчхон ингээд танилцуулгыг өгөөч гэж хүсэж байна. За Баянгол дүүргээс зохион байгуулж байгаа хүүхэд эрхэм хэрэглэгчийн аяны хүрээнд ахлахангийнхны дунд электрон тамхины хор нөлөө сэдвт хичээлийг заалаа. Тэгээд хүүхдүүдтэй ярилцчих явцад бол үнэхээр л тэдний бол яг нэг эрэлт хэрэгцээтэй цаг үе олсон ийм сургалт боллоо гэж багш миний хувьд бол бодож байна. Тэгэхээр эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр ном сурагчийн багт би бас ажиллаж исэн. Тэгэхээр яг энэ талаар бол яг хөтөлбөр ном сурагчид бол тусгадаагүй байдгийн. Тэгэхээр энэ бол яг орчин үетэй тийм ээ яг цаг үед энэ утаа тамхинаас татгалзах байдлаар энэ электрон тамхи руу шилжиж байгаа. Энэ цаг үед хүүхэд гэдэг хүүхдүүд бол яг энэний хор уршгийг тэр болгон сайн мэдгүй. Хэвлэл мэдээл сошиалор янз бүрийн худал үнэн мэдээллийг аваад тийм ээ өөрсдийнхөө ингээ хэрэгэлдэг хүүхдүүд зөндөө байна. Хүүхдүүдийн дунд за мөн энэ сонирхож байгаа хүүхдүүд ч байна. Бас энэ талаар мэдээлэлтэй ч хүүхдүүд байна. Тэгэхээр өсвөр насныхны дунд яг энэ электрон тамхиг татж байгаа хэрэглээ 3.5% байна гэсэн юм. Өсвөр насныхны эрүүл мэндийн зан үйлээр хийсэн судалгаагаар гарч ирж байгаа нь бол энэ бол бидний дунд энэ байгаа байхгүй хүүхдүүд татдаг те. Гэхдээ энийхээ хор хөнөөлийг сайн мэддэггүй. Учираас ингэж хүнийг дуурайж, бусдыг дуурайж ингэ сонирхож татж байгаа. Тэгэхээр миний хувьд бол юу гэж бодож байна гэхээр өсвөр насныхны хувьд тийм ээ энэ тамхины хор хөнөөлийг таниулах, сургалт явуулах тий энэ тал дээр за мөн тамхины хяналтын тухай хууль бол бас муу хэрэгжиж байгаа гэх хүүхдүүд ярьж штэ. Түүцнээс аваад бид нар татдаг гэдэг ингээд. Тэгэхээр энэ үнэн нь хямд байна ч гэдэг юм уу. Тэгээд ямар нэгэн байдлаар энийг хүүхдүүд хэрэглээд байна гэдэг чинь энэ талын мэдээлэл сул байна л гэсэн үг. Тэгэхээр энэ сургалт сурчлагыг сайн хийж ингэж энэ талыг энэ тамхины хэрэглээг өсвөр насны тамхины хэрэглээг ер нь өсвөр насны гэхгүй те залуучуудын тамхины хэрэглээг бууруулах нь зүйтэй гэж би бодож байна. Тэгээд энэ дүүрэг дээр хэр очих зүйлийг хамруулж байгаа. За Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар үйлдвэрлэл үйлчлэгийн нэгдэлцтэй хамтраад бидний сургалтыг зохион байгуулъя гэж энэ хичээлийг бэлдээд дүүргийн хэмжээний 19 сургуульд удирдамж тэгээд энэ сургалтынхаа ПП бэлтгэсэн хичээлээ явуулсан. Тэгэхээр мэдээж багш нар бол энэ эрүүл мэндийн багш нар энэ хичээлийг өөрийн болгоод бус хүүхдүүдэд заагаад энэ талын хор хөнөөлөөс хүүхдүүдэд сэргийлэх тал дээр их сайн ажиллах байх гэж бодож байна. Үргэлжлэх хугацааны гэхэд Үргэлжлэх хугацааны хувьд бол 3 сарын 5-наас 20-ны хооронд энэ сургалтууд хийгдсэн байх хэвээр. Тэгээд сургуулиуд мэдээж энэ удирдамжаа аваад олон төрлийн ажлыг зохиохах гэж бодож байна. За манай сургуулийн хувьд бол бас яг энэ аяны хүрээнд удирдамж гаргаад эхэлж байна. Тэгээд өнөөдрийн хичээлийн сургалтаар энэ ажил эхэлж байна. Тэгээд бусад сургуулийн багш нар тий. За тэгээд бусад дүүргийнхээ сургуулийн эрүүл мэндийн багш нартаа сургалтад нь амжилт хүсье. Залуучууд өөрийн хүсээгүй зүйлдээ үгүй гэж тийм ээ өөртөө итгэлтэйгээр ингэж хэлж чаддаг байна. Хэлж чаддаг болох хэрэгтэй байна тий. Тэгвэл
чи яагаад өвөө гэж хийж болохгүй гэж. Болох уу өвөө гэж хийж? За тэгвэл бүгдээрээ чи үнэхээр чи тамхинаас татгалзах юм уу? Тамхи татахгүй байж чадах уу? Та нар юу гэж бодож байна? Та тэгвэл нэг бүр нэг зориг нэгтэйгээр нэг өвөө гэлээдэх те. Та нар за хор зуршлаас хэрхэн татгалзах вэ? Өөрөөр хэлэх юм бол одоо хичээлээ дүгнэлт хэлэхэд хараа. Хүний одоо юу ой тогтоолт муудах, тэгээд ухамсар дүүл ажиллагаа алдагдах, өөрийгөө удирдах чадваргүй болох тийм ээ. Хараа сонсгол муудах, юу байдгийг хөдөлгөөнөө хянаж чадахгүй гих мэтлийн бүх одоо мэдрэхүйн тийм ээ эргэтнүүдэд нөлөөлж байгаа энэ гол нөлөөлөл бол юу байх нь вэ? Хорт зуршил буюу арх тамхинаас үүдэлтэй ийм нөлөөлөл байдгийн байна гэдгийг ойлгож авсан баг гэж үзье. За сайн байна уу. Тань ингээд ямар нэгэн тийм хорт зуршил байгаа юу? Яг одоогийн байдлаар бол байхгүй. Өмнө нь бол байсан. Өмнө нь тий ямар хуу хорт зуршилтай байсан бол Тамхи бол электрон тамхи хэрэглэдэг байсан. та ингээд юунаас болж ер нь электрон тамхи хэрэглэдэг байсан бол Ажлын газрын хүмүүстэй дагаал шинэ содон санагдсан учраас дагаж хэрэглэв. одоо таны ингээд шинжилгээ сая гарсан. Та ингээд эмнэлэгт үзүүлсэн надаа тэгээд та ингээд өмнө тамхи татчихагаад электрон тамхи руу ингээд орсон. Электрон тамхи нь ингээд өөртөө никотин болон 400 гаруй бодис агуулдаг. Энэ ингээд тоор хавдар үүсэх шалтгаан болоод та ингээд бүр ингээд хортой зүйл хэрэглэсэн учраас таны ингээд шинжилгээнд дээр та ингээд тоор тавдартай гэж гарсан. Бага уушлаарай. Та ингээд одоо хор зуршлаа аль болох одоо сэдрэхгүй байх хэрэгтэй шүү. За баярлалаа. Хүүхдүүдээ одоо ингээд тамхи татчихагаад утаад тамхи татчихагаа болцоход электрон тамхи руу шилжиж орсон байна тий. Тэгээд татчихагаад ингээд бие нүдэд үзүүлтэл яасан. Авдар туссан гэдэг. Тэгэхээр энэ дээр та нар юу гэж бодож байна? Дүрийн тоглолтыг энэ тохиолдол дээр өмнө нь татж байгаа болсон ч гэсэн өмнөх алсын үр дагавар тий. Өмнө нь хэрэгжилж байгаад алстаа 5 жилийн дараа 10 20 жилийн дараа яах вэ гэдгээ яадгүй мэдээгүй учраас ингээд өнөөдрийн энэ байдалд орж штэ тийм ээ. За дүрийн тоглолтын хүүхдүүдэд баярлалаа. За хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүд та нартаа баярлалаа.